соёлын хүн байж бичлэг бичлэг юм. Манай хүмүүс бүжээтэй. Нэр ийм гүр байгаа юм манай Монголд. Бараг голден принц гэрчлээ шүү. Харин тийм. Google Translate гаргаж яад ирчээч. За эхний хоолоо идэх гэж байна. Залуу хүмүүсэндээ яг 60 жилдээ англи хэлж явах хүмүүс мэдсэн мэт. Гэтэ англитэй бас ихсэг бүлэг хүмүүс байгаад ирэв. За 2 дахь өдрийн хамгийн ихний хоолыг идэх гэж байна. Өглөө хоол мэдээс. Тийм ч өглөө мэдсэн те. Чи яад гахаа шиг нэгээд байгаа. Жохо хорхролттой нэгээд. За ямар ч салаатнаас нь авъя манайхаа. Нораар явах гэж байна. За бид нар яг одоо Training Street руу явах гэж байна. За өнөөдөр юу идэх вэ? Өнөөдөр юу идлээ? Салат идсэн. Би wine ус. Ерөөсөө уусны юм ерөөсөө асуугаагүй чи. Өнөөдөр юу уух төлөвлөгөөтэй байна? Wine.
ba 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 Dre, jump in, January, Jake Mother Mays, hey, the more you're amazing, you're brand new day, zero, zero, За сайн байна уу. Өнөөдөр бол бид нарын аяллаа маань 3 дахь өдөр болж байна. Тэгээд яг одоогийн байдлаар болохоор Вьетнам Ханой хотод 11 цаг 9 минут. Өнөөдрийн маань төлөвлөгөө гэсэн чинь шууд сэрүүлэг дуурдаг гинэ. Өнөөдрийн маань төлөвлөгөө болохоор бид нэр Халан Бэй гэдэг газар руу явна. Ханоёос 2 цагийн зайтай далай үзэх боломжтой Хэбяндэ далай ирэглөө. Яхараасан. Тэгээд тэнд бас бид нэр Airbnb захиалаад тэндээ 3 хоноод тэгээд төгсгөлийн өдөр болохоор бүгдээрээ хамтдаа буцаад Ханой дээр чинь 1 хоноод тэгээд маргааш 10 цаг 11 цаг шөнийн 10 11 цагийн үед хоёр найз маань Монгол руу буцаад бид хоёр Солонгос руу буцаж явна да. Тэгээд яг өнөөдөр хүртэлх Вьетнамын аяллаа сэтгэл гэх юм уу амар сонирхолтой байсан. Ер нь бол тэгтээ хамт явж байгаа хүмүүсээс бас шалтгааллах байх. Би болохоор багын хоёр найзтай. Тэгээ найз залуутайгаа уруулгаа явж байгаа болохоор ер нь л айгүй гоё байгаа. Тэгээ хүссэн бүх юмудаа хийгээд алхаад өчтөр чинь бид нэр бүр локлуудын хэсэг рүү очиод энэ гүүр байсан байхгүй юу? Тэр гүүр нь болохоор машинтай явж болтоггүй. Заавал одоо мототойгоо болон дугуугаар явж болно гэд. Тэгээд тэр гүүрээр шүүн явж үзмээр санагдаад тэгээд дөрөв Grab гээд аппликейшнаас дөрөв мото түрээслээд тэгээд дөрүүлээ зэрэг ингэж мото унж явсан. Тэгээд тэрэн дээр ерөөсөө бичлэг хийж чадав. Яагаад тэгэхээр би амьдралтаа тийм даахуудаа сууж үзэж байгаа. Дугуйч нэг ундаггүй. Тэгээд амар айгаад гэд бүр ингэж нөгөө Вьетнам жолоочийн хараас бүр ингэж барьж жагаад явсан. Тэгээд тэр бас аюу гоё сэтгэлд үлдэхээр сонирхолтой байлаа. Тэр чи яг шүн тийм гүүрээр нь яваад амар сонирхолтой байсан. Тэгээд тэнд бас ойрхон нэлээд кофе шопнууд орсон жил амар хөөрхөн юм яриад туслаад айгу гоё хүмүүс байл. Ер нь бол бүгд амар найрсаг. Гэхдээ яг энэ найрсаг нь зүгээр бид нэр Солонгос шиг харагдаж байгаа болохоор нэлээд найрсаг хандаад байгаа юм санагц. Ер нь бол хаанч цаа ингээд хангуу Солонгос юм уу л гэж байгаа байх. Тэгэл яг Солонгос юм уу гэд эхэндээ болохоор Солонгос биш Монгол гэж явж байгаа. Одоо сүүлдээ бүр ингээ хүн болоо асуугаад байгаа болохоор тэгээ за өнгөрсөн. Тэгэл ер нь Солонгосын соёлд айгуу дуртай. Солонгос юмнууд бас нэлээ их Монголтай ер нь бол төстэй санагдсан. Гэхдээ арайч GSCU тийм их бол байдаггүй. Ер нь GSCU бараг байхгүйсэн баха. Circle K аюу ихэд юм лээ. Аюу сонирхолтой. Circle K хүмүүс нь бас амар хөөрхөн бараг л гэж байгаа. Бид нар 2 өдөр яг Airbnb-тэй маань ойрхон Circle K дээр юу асахгүй юу? Үйлчлүүлсэн гэх юм уу. Тэгээд тэсэн чи өчтөр бид нарыг орсон зүгээр ингээл амар таниал. Тэгээд бид нар гуйж ааж юу яах вэ? Хамтдаа зураг авах үлээ гээд гуйгаад би асууж агаад тэгээд хамт зураг авах усыг оруулъя. Амар хөөрхөн хүмүүс байсан. Тэгээд өөр ноцсон газар болны хүмүүс амар хөөрхөн. Биларт олсон чинь яг бас нэг 2 хүүхэдтэй амар сонд нэрээ. Хүүхэд чиг харагдаж байгаа мөртлөө аюу том хүмүүс юм байлээ. Тэгээд ер нь бол хүмүүс нь амар таалагдсан. Маш ийлдэг. Амар ийлдэг. Тэгээд жоохон ариун цэврийн хувьд жоох асуудалтай. Тэгтээ бас яг дайжгүй төвчж болохоор гэх юм уу. Тэртээ тэргүү газараас шалтгаалж байгаа л да. Солонгос ч гэсэн амар цэвэрхэн гэдэг мөртлөө зарим газрууд нь амар заван газар ч гэсэн зөндөө байгаа. Тэгээд тэр ойл нэг амар асуудал болохгүй байна. Тэгээ хоол бүр үнээр амттай байгаа. Хоолнд амар амттай, хямдхан. Тэгээд маш эрүүл. Тийм болохоор бүр амар гоё л байна. Ер нь бол өнөөдөр хүртэлх аялал маань бол маш гоё юм. Одоо би яагаад өрөөндөө ганцаараа сууж ийнэ гэхээр хичээлээ хийж юм. Нэг бичлэг явуулах хэрэгтэй. Тэгээд тэрийгэ хий гэж бодоо сууж байна. За одоо ямар ч юм бид нар 45 минутын дараа чек аут хийгээд энэ хотелоос гарлаа. Халуун бэд болцъя.
Тэгээд цаана өнөөдөр аяллаа маань 3 дахь өдөр эхэлж байна. 2 хоног ер нь бол амар тоосон зочтой. Тэгээд ер нь бол юу ч харагдахгүйс өнөөдөр арай гайгүй нар гараад гайгүй болж байна. Тэгээд одоо ч Вьетнам нөгөө өвөл олж байгаа гэдээ ерөнхийдөө бол яг тийм халуун орон шиг л биш үлээ. Жохон сэрүүхэн del бид нэр дандаа л өмд цамцтай яваад байгаа. Яаж яхаа өмд цам завчраагүй. Энд ирсний дараа Вьетнамаас нэг цам цаваа тэрийг бараг 2 өдөр өмссөн. Тэгээд өнөөдөр бол гадаа ялцчих арай гайгүй халуун. Гэхдээ нэг тийм нар байгаа ч гэсэн тоосон цоор айгүй ихтэй болохоор юмнууд нэг айхтар сайн харагдахгүй юм л да. Гэхдээ та хэдэд өөрсдөө Airbnb-ийн энэ авийг хараалъя. За ингэж харагдаж байна. Энэ ерөнхийдөө дандаа шинэ юм ресортууд барьж байгаа юм шиг үлээ. Тэгээд нэг газар жуулчид айгуудаж баг байгаа мөртлөө айгүй хүн ажилладаг. Тэр яг нөө социализм учраас улсаас нь удирдаад иймэрхүү бүтээн байгууламж дээр айгүйх ажилладаг юм шиг санагдсан. Тэгэл хүн болоо ажилтаа ингээл хөдлөөл ажиллал ер нь сонирхолтой. Манайх болохоор яг Halong Bay дээр 38 давхар 40 давхар хамгийн одоо өндөр давхартай ресорт юм билээ. Тэгээд нэг өдрийн болохоор $119 захиалж авсан. Тэгээд таад дуудахгүй харуулъя. Жохон янзалж аваад 40-оор орж ирээд бүр амар өдрөжингөө ядраад бахан амарч байгаа. Тэг өнөөдөр ямарчсан бид нэр круиз аялалд гарна. Одоо 11:30-аас хотелийн маань үүднээс лоббинаас бид нарыг ирээд хост маань авна. Одоо Airbnb бид нар түрээсэлж байгаах бид нарыг ирж аваад тэгээд бид нар круиз аялалд явна. Круиз аяллаа гэдэг болохоор өдрийн $45 гэсэн. Тэгээд хоол буфет хоол орсон. Үйлчлэгчид нь орсон. Тэгээд завтаа явна. Нэг тиймэрхүү айгүй олон активититэй юм шиг байна лээ. Тэгээд өнөөдөр ямарчсан бид нар тэрийг хийж үзэх болно. Тэгээд өөрч ер нь санаа сайхан дэж үгтэй. Тэгээд аялаад байж лээ. Ямар ч байсан дараа нь хэрвээ Вьетнамд ирэх юм бол 5-9 сарын хооронд ирүүлэх зүгээр санагдлаа. Яг халуун орн боловч яг одоогийн байдлаар өвөл нь болохоор нэг тийм жоохон сэрүүхэн болохоор нэг аим гоё бол яг үнэ хэлээ биш ээ. Жоохон хүүтэн дүү байгаад байгаа болохоор энэ Монголын 8 сар 9 сар шиг оройдоо жоохон сэрүүхэн байгаад илээ. Тэгээд ямар ч юм бид нэр одоо гарах гэж байна. Одоо болохоор би бол бэлэн болцсон. Одоо өглөөний цав авна.
they will outside, they will be jumping to that area right in front of us. And later when we Inside join the camp now. We have one option only. We need to keep long way up there. Keep going with the long way up there. And Монч амар том юм биш үү? Вау. Ямар зүйл юм аа? Намаа хүүтэн. Thank you. Where are you from? Mongolia. Mongolia. Я 좋죠. Энийг нь хараад болоо. Дижи ах юм уу? Дижи манай дижи хүлээж авна гэсэн өөрөө буцаж гарч ирсэн. Нэг артист дуудсан байсан. Өөрөө гарч ирээд дуудсан. Өөрөө костюм тайлцсан гарч ирсэн. Юу юу лээ? Уран бүтээлч би, найруулагч би яа. That is difficult to say. Энэ удаа бүтээлч чадахгүй байна. The day I was born. sorry, what a new guy. And goodbye, and thank you so much for being here joining our service. We wish you all the successful, healthy, and happy. Goodbye to see you next time in the future. Thank you. 감사합니다. 감사합니다. 자, Airbnb에서 갔지. 근데 다 모르대.
Ийшээ ингээ балконтой. Ийм байна. Энэ талдаа нэг нойлтой байсан. Энэ нойлыг манай хоёр найз маань ашигласан. Энэ хоёр өрөө, хоёр артай. Тэгээд цонх нь бас ийм том. За тэнгуүтэй ажиллана. King size бедтэй. Энэ манай өөр байлаа. Ийм том ортой. Тэгээд эндээ хөөх юмнуудтай. Төмбөг шигтэй. Тэгээд ийшээгээ болохоор харагдчихсан бас яг иймэрхүү. Яг адилхан. Ингээ шууд далайн харагдана. Энэ Airbnb маань хамгийн ихний өдөр амар зэрхэн гоё байсан юм байна. Сайн бичиж чадсангүй. Тэгээ эндээ бас шкафтай тэнд нэг найл байгаа. Thank you. Бидний нэ баянга бодсон юм шиг. Бид нар чи ядуу юм шүү дээ. Яв. За бичлэгнийхаа төгсгөлийг гэрээсээ хийчихье. Яа тэгэхээр саяны сүүлийн Airbnb-г танилцуулаад дуусны дараа надад өөр ямар ч дүрс алга. Тэгээ сүүлийн өдөр бол бид нар Ханойлоо буцаж ирээд Ханойд ерөөхдөө өдөржингөө байж агаад тэгээ бас нэг эргэн тойронд ишээ тийшээ явж нэг биелэг сэлттэй иймэрхүү юм цуглуулж агаад ерөөхдөө салцгаасан. Тэгээд энэ удаагийн аяллаа явд болохоор найзуудаараа хийж байгаа анхны аялал байсан учраас нэгт маш сонирхолтой, маш адал явдалтай, дурсамжтай байсан. Хоёрт юу гэхээр мэдээж анх удаа хийж байгаа аялал байсан болохоор дутууд, урилмаг зүйлс маш их байсан. Тэгээд тэднэрийгээ ерөөхдөө бид нэр нэлээд сайн хоорондоо ярилцаад за дараа нь яг аяллаар явах юм бол яг ингэж явъя гэж ерөөхдөө иймэрхүү хөрхэн дөрөв мөрөм гаргасан. Тэгэхээр анх удаа аяллаар явж байгаа найзуудаараа аяллаар явж байгаа тохиолдолд ер нь юун дээр анхааруул зүгээр байсан бэ? Ер нь явал зүгээр байсан бэ гэдгийг туудахгүй бичлэг болгоод нэг оруулчих гэж бодож байгаа. Яа тэгэхээр ер нь Монгол энгийн хүн ишээ тийшээ найзуудтайгаа байнга аяллаар явахад хэцүү, санхүүгийн боломж, виз ер нь аягүй хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан маш олон хүүхдүүд, маш олон дүүнер маань, найзуудаараа ишээ тийшээ явъя гэж бодож байгаа ах гэж бодож байна. Тэгэхээр яаж хямдхан явах уу, яавал илүү зардлаа багасгах уу, яавал илүү тухтай явах уу гэдэг ч юм уу иймэрхүү мэдээллүүдийг яг өөрийнхөө мэдэрсэн зүйлүүдийг та хэдтэй бас удахгүй хүргэе гэж бодож байна. За тэгээд Вьетнамын хувьд бол ер нь бол надад ингэ санагцсан. Анх удаа найзуудаараа явж байгаа тохиолдолд хамгийн зөв сонголт байж магадгүй. Яа тэгэхээр үнийн хувьд ерөнхийдөө маш хямд. Тэрс маа одоо төгрөгөөр бодсон ч гэсэн ерөнхийдөө бол хоолунд бол нэлээд дажгүй хямдхан байсан. Гэхдээ тэрийг бүр воноор бодож үзээд одоо жишээ миний хувь Солонгост амьдардаг учраас воноор бодож үзэнгүүт бүр ваа ямар хямдхан юм бэ? Яасан сайхан хямдхан байна гэл нэг иймэрхүү реакцтэй яваадсан. Тэгэхээр яг анх удаа найзуудаараа ишээ тийшээ аялж үзье гэж бодож байгаа бол ер нь бол Вьетнам бол хамгийн зөв сонголт биш магадгүй. Яа тэгэхээр хятад гээл төнгөд бид нэг гэр бүлээгэндээ ч юм уу ер нь ингээд яад үдцсэн байдаг шүү дээ. Вьетнам бол ерөөдөө шал уур амьсгалыг мэдрүүлж байгаа болохоор нэлээд гой сонирхолтой байсан гэж хэлж болно. За тэгээд хамгийн сүүлд нь хоёр найзтай маш их баярлаа. Зориод Вьетнамд уулзах гээд ирсэнд тэгээд удахгүй хэдүүлээ 7 сард уулзаад дахиад гоё ишээ тийшээ явцгаая. Тэгээд ямар ч байсан хамт аяллаар явахыг хүсэж байгаа найзаа доор таглаад ч юм уу бэш нэгэд ч юм уу ямар ч зэн ингэж гоё явъя гэдэг ч юм уу иймэрхүү комент үлдээгээрээ тэгээд аялалтай холбогдлолтой Airbnb яа зохиолсон Вьетнамын хотод юу анхаарах хэрэгтэй юм шиг байна гэдэг ч юм уу иймэрхүү сонирхсан асуултууд байх юм бол хэдүүлээ комент сэгтүүлтэйгээд өгөөрэй. За ингээд энэ удаагийн маань аяллаа бичлэгтэй маань хамт байсан баярлалаа. Хэдүүлээ эргээд дараагийн бичлэгээр уулзъя. Дараагийн бичлэг маань болохоор хоом торой холн Солонгост би ямар байранд амьдарч байгаа вэ гэдгээ эцэст нь
жил хагас 2 жилийн дараа та хэдтэй харуулах гэж байна. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Bye.